боловсрсон телевиз Jet School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зан сургалт. Сайн мэцхан үзэгчтэй. Та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Англи хэлний авиацын 5 дугаар хичээл эхлэхэд бэлэн боллоо. Ингээд өнөөдрийн хичээлээр бид нар с гэсэн хоёр авианы харьцуултыг харах болно. Мөн энэ хоёр авиагаа зөв дуудаж сурцгаах болно. За ингээд өнөөдрийн хичээл эхлэхээс өмнө авиацын 4-р хичээлдээр үзсэн В гэсэн уруулсан авианыхаа ялгаа ба төстэй таадыг харцгаая. За В авиа маань ерөөдөө хилэгдэж байгаа өгүүлхэн эрхтнүүдийнхаа хувьд ижил буюу за доод уруу дээд шүдэн дээр шүргэлзэж агаар амнаас урсан гарч байгаагаараа ижил байгаа. Харин ялгаатай зүйлийн хувьд Ф гэсэн авиа маань дуугүй буюу за хоолой дээр жичирхийлэл үүсгүй. Харин В гэсэн авианы хувьд хоолой дээр жичирхийлэл үүсч байгаа буюу дуутай гүйгүүлэгч байна. За ингээд бүгдээрээ хоёр авиагаа орсон жишээг дахин нэг уншиж зөв дуудацгаая. Face, face, vase, vase. Fine, fine, vine, vine. Safe, safe, save, save. Half, half, have, have. Wife, wife, wives, wives. Гэсэн авиануудыг бид нэр үзсэн байгаа. За ингээд бүгдээрээ өмнө хичээлээ давцсан болохоор өнөөдрийн 5 дугаар хичээлдээ орцгоё. Өнөөдрийн 5 дугаар хичээлээр бид нэр гэсэн хоёр юм эсгэрсэн гийгүүлэгч авиануудын ялгаатай ба төсөөтэй талуудыг харж зөв дуудах дасгалуудыг хийх ёстой байгаа. За ингээд бүгдээрээ гэсэн авианаас эхэлцгээе. Гэсэн авиаг хэлэхэд амнаас агаар урсан гараад за яг эсгэрч байгаа мэт чимээ бидний амнаас гарах ёстой. За ямар нэгэн хоолойн дээр юм уу хоолойн хөвчин дээр жичирхийлэл үүсэхгүй гэсэн авиа маань дуугүй гийгүүлэгчийн бүлэгт ордог ийм авиа байгаамаа. За одоо бүгдээрээ гэсэн авиагаа үүхтийн жишээтэй харцгаая. Жишээн дээрээс гэсэн авиаг цагаан толгойн ямар үсгээр тэмдэгдэж байгааг сайн хараарай. За багшигаа дагаад уншаарай. Sit, sit. Bus, bus. Sister, sister. Class, class. Glasses, glasses. City, city. Circle, circle. Pencil, pencil. Place, place. Police, police. Pronounce, pronounce. Science, science. Scissor, scissor. Цаантхан үсгийн ABC буюу C гэсэн гурав хүсэг маань хоёр янзаар дуудагддаг байгаа. К гэсэн ийм хоёр дуудлагатай байдаг. За тэгвэл бүгдээрээ ямар үед нь С гэсэн дуудлагаар дуудаад ямар үед нь К гэсэн гийгүүлэгч авиагаар дуудаж байгааг бүгдээрээ харцгаая. Авиан зүүн бяцхан дүрэн байна. Хэрвээ C үсгийн араас I, E, Y гэсэн их шиг авианууд орох юм бол үнийг С гэж дууддаг. Харин A, U мөн гийгүүлэгч авианууд C үсгийн араас орох юм бол К гэсэн авиагаар дууддаг байгаа. За ингээд бүгдээрээ үнийг жишээн дээрээс харцгаая. Эхний жишээ
city. City. За энэ үед C үсэг маань S гэсэн авиагаар дуудагдаж байгаа. Яагаад тэгэхээр араас нь I гэсэн эгшиг үсэг орсон байна. Харин дараагийн жишээ cut. Cut. Энэ үед C үсэг маань яг адилхан C үсэг маань K гэсэн авиагаар дуудагдаж байгаа. Яагаад тэгэхээр U гэсэн эгшиг авиа орсон байгаамаа. За ингэж бүгдээрээ жишээг харьцуулан чанга дуудаж уншицгаая. Police. Police. Cat. Cat. Cyber. Cyber. Club. Club. Factory. Factory. Pencil. Pencil. Place. Place. Back. Back. гэсэн жишээнүүд байна. За та бүхэн одоо C үсгийг ямар үед S авиагаар дуудаад ямар үед K авиагаар дуудахыг судлаа. Харин өнөөдрийн хувьд бид нар S гэсэн авиан дээр анхаарч S гэсэн авиагаа зөв дуудаж сурч байгаамаа. Ингээд энэ авиагаа их үгийн эхэн дунд хадагт орсон байдлаар нь жишээ хамтдаа чанга дуудаж уншицгаая. За үгийн эхэнд орсон байдлаар эхний үг say. Say. See. See. Sigh. Sigh. Sign. Sign. Soon. Soon. Гэсэн жишээн дээрээс та бүхэн бас S гэсэн авиа маань монгол хэлний S гэсэн үсэгтэй адилхан байгаа гэсэн арай сул дуудагдаж байгааг бас анзаарсан байхаа. За ингээд үгийн дунд орсон байдлаар нь жишээнүүдийг уншицгаая. Also. Also. Person. Person. Lesson. Lesson. History. History. Bracelet. Bracelet. Харин одоо үгийн адагт орсон байдлаар S гэсэн авиагаа харцгаая. Rice. Rice. Race. Race. Glass. Glass. Rice. Rice. гэсэн жишээнүүд байна. За та бүхэн бас жишээн дээрээс харсан байх S гэдэг авиа маань нэлээд Монгол S гэсэн үсгийг бодох юм бол нэлээд сул дуудагдаж байгаамаа. За ингээд бүгдээрээ өнөөдрийн 2 дахь авиа болох Z гэсэн авиаг зөв дуудаж сурцгаая. S гэсэн авианаас гол ялгаатай зүйл нь Z гэдэг авиан дээр за хоолн дээр чичирхийлэл үүсэх буюу энэ маань дуутай гийгүүлэгч байгаамаа. Тийм учраас та бүхэн үнийг хэлэхэд Z гэсэн за зүгийн яг дүнгиж байгаа юм шиг ийм чимээ гарах хэрэгтэй байгаамаа. За бүгдээрээ хамт нэг хэлж үзье. Z гэсэн ийм авиа байна. За одоо бүгдээрээ энэ авиагаа жишээ үгэнд уншицгаая. Мөн жишээ үгнээс Z гэдэг авиа маань цагаан толгойн ямар үсгээр тэмдэглэж байгааг харцгаая. Эхний жишээ gives. Gives. Sisters. Sisters. Easy. Easy. Husband. Husband. Roses. Roses. Zoo. Zoo. Zero. Zero. Size. Size. Scissors. Scissors. Jazz. Jazz. За бүгдээрээ жишээн дээрээс гарсан байх Z гэдэг авиа маань цагаан толгойн үсгийн S, Z, SS, Z, Z гэсэн үсгийн нийлэмжүүдээр дуудагдаж байгаамаа. За үүнээс бас нэг сонирхолтой зүйл гарч ирж байна.
S гэсэн үсэг маань ерөнхийдөө S гэсэн дуудлагатай байсан. Харин саяны жишээн дээрээс мөн Z гэдэг дуудлагатай байгааг харлаа. Жишээ нь gives гэдэг үг маань S үсгээр бичигдэж байгаа боловч дуудлагаараа Z гэсэн авиагаар дуудагдаж байна. Хятад хэлний алсын зайн сургалт. Тун удахгүй боловсрол сууд хийзээ. Z гэсэн авиа маань S гэсэн цагаан толгой үсгээр тэмдэглэгдэж байна. За бид нэр түрүү бас жишээн дээрээс харсан S гэсэн авиа маань мөн S гэсэн үсгээр тэмдэглэгдэж байсан. За бид нэр S гэсэн даврыг үйл үгэн дээр залгадаг мөн нэр үгийн олон тоон дээр залгадаг байгаа. Харин энэ үед S, Z гэсэн дуудлагын ялгарал гарч байгаамаа. Хэрвээ тухайн үйл үг, нэр үг дуугүй гийгүүлэгчээр төгссөн байх юм бол S гэж уншина. Харин дуутай буюу жичирхийлтэй гийгүүлэгчээр төгссөн үед Z гэсэн үсгээр дуудагдах байгаа. За ингээд бүгдээрээ тэгвэл дуугүй гийгүүлэгчтэй дахин нэг харцгаая. Дуугүй гийгүүлэгчдийн бүлэгт P, T, K, F, T гэсэн энэ авианууд ордог байгаа. Хэрвээ энэ авиануудаар төгссөн үгэн дээр бид нэр S гэсэн дааврыг залгах юм бол S гэсэн дуудлагаар дуудах нэ. Харин дуутай гийгүүлэгч орсон үед тухайн үйл үг, нэр үгийг бид нэр Z гэсэн дуудлагаар дуудах нь. За эндээс бүгдээрээ жишээг харцгаая. Sarah takes a shower twice a day гэсэн энэ жишээ байна. За takes гэсэн үгэн дээр S даавар залгагдсан. Харин үүнийг бид нэр S гэж уншиж байна. Яагаад вэ гэхээр тухайн үйл үг маань K гэсэн дуугүй гийгүүлэгчээр төгссөн байна. За одоо бүгдээрээ саяны багшийнхаа ярьсан зүйлийг ойлгосон эсгээ шалгаад дасгал ажил хийж үзцгээе. За энэ дасгал ажил дээр тухайн нэр үг ба үйл үгэн дээр S гэсэн дааврыг залгасан байгаа. Харин энэ үйл үг, нэр үгэн дээрх S гэсэн даавар маань Z гэсэн авиагаар дуудагдах уу? Харин S гэсэн авиагаар дуудагдах уу гэдгийг та бүхэн өөртөө хэлээд дуудаарай. За эдгээр үгнүүд гарч ирж байна. За эхний үгийг харцгаая. Нэгдүгээр үг goes гэсэн үйл үг байна. Энэ маань B буюу Z гэсэн дуудлагатай байна. Яг тэгэхээр их шиг үсгээр төгссөн байна. Тэгэхээр бид нар энийг goes гэж уншихгүй харин goes гэж унших. За хоёрдугаар жишээг харцгаая. breaks гэсэн үг байна. За энэ дээр A буюу S гэсэн дуудлага нь зөв байгаа. Яагаад вэ гэхээр break гэдэг үг маань K буюу дуугүй гүйцэлгчээр төгсөн учраас breaks гэд S гэсэн дуудлага дуудаж байна. За 3 дахь үгийг харцгаая. pens гэсэн үгийн зөв дуудлага нь B буюу Z гэсэн дуудлагатай байна. Яагаад тэгэхээр N гэсэн дуутай гүйцэлгчээр төгссөн байна. За 4-р үгийг харцгаая. legs. За энэ нэр үг маань G гэсэн дуутай гүйцэлгчээр төгссөн учраас B буюу Z гэсэн дуудлага нь зөв байна. За 5-р жишээ. cars. R гэсэн дуутай гүйцэлгчээр төгссөн учраас B буюу Z гэсэн хэлбэр зөв байна. За 6-р үг. ideas гэсэн үг маань эгшгээр төгсөж байгаа учраас B буюу Z гэсэн дуудлага нь зөв байна. 7-р үг. hats гэсэн нэр үг маань T буюу дуугүй гүйцэлгчээр төгсөж байгаа учраас A буюу S гэсэн дуудлага нь зөв байна. Дараагийн дасгалыг хийж үзцгээе. Бүгдээрээ дуудлагаараа бичигдсэн эдгээр үгсийг цагаан толгойн үсэг рүү хөрвүүлэн бичицгээе.
За үгсүүд гарч иржээ. Нэгдүгээр үг. Нэгдүгээр үгийг багш нь дуудъя. Say. Say буюу хэлэх S A Y гэсэн үгсээр гарч иржээ. Хоёрдугаар үг. Sat. Sat. Суусан гэсэн энэ үгийг маань S A T гэсэн цагаан толгой үсгээр бичигдэжээ. За гуравдугаар үгийн бичиглэл leaves. Leaves. Эрхэж явах гэсэн үйл үг байна. L E A V E S гэсэн цагаан толгой үсгээр бичигдэж байна. Дөрөвдүгээр үг east. East гэсэн нэр үг маань E A S T гэсэн үсгээр бичигдэж байгаа бол тавдугаар үг times. Times гэсэн нэр үг маань T I M E S. За зурдугаар үг glasses. Glasses гэсэн үг маань G L A S S E S гэсэн үгээр тусч байна. За ингэж бүгдээрээ харсан байх. Z гэсэн авиа маань ганцхан цаанлын үсгийн Z гэсэн үсгээр бичигдэхээс гадна мөн S гэсэн үсгээр бичигдгийг эдгээр дасгал ажлаас сайн харсан байхаа. За одоо өнөөдрийн үзэж байгаа S Z гэсэн хоёр гүйгүүлэгч авиагаа орсон нэг хөгжилтэй шүлгийг уншиж үзцгээе. One day, Mondays to Fridays, gets up, walks to the station, waits for the train, gets off at the 4th stop, walks to the office, sits in the office, has lunch, sits in the office, walks to the station, comes home, thinks, one day. Saturdays and Sundays, gets up, late, does the washing, goes shopping, comes home, watches TV, goes out, eats out, comes home, watches TV, thinks, one day. One day, gets up early, goes to the station, waits for the train, doesn't get off at the 4th stop, doesn't get off at the 5th stop, stays on the train. Where does it go? Watches through the windows. Маш сайн байна. Ингээд өнөөдрийн хичээлээр бид нэр Z гэсэн хоёр авиаг харьцуулан үзлээ. Одоо бүгдээрээ энэ хоёр авиагаа харьцуулсан жишээг уншиж үзцгээе. Seal, seal, zeal, zeal, sink, sink, zinc, zinc, ice, ice, eyes, eyes, knees, 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 knees. Маш сайн байна. Бид нар мэдээж үгийг зөв дуудаж сурахын тулд чангаар унших хэрэгтэй байгаа. Та бүхэн бас өөрсдийн дуудлагыг сайжруулахыг хүсэх юм бол гэртээ номыг чангаар дуудаж уншаарай. Энэ бол хамгийн шилдэг арга байгаамаа. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Jet School of English. Jet англи хэлний сургууль дөрмөц зориулсан 100% англи хэлээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургуулиудаа эсэл тавьж эхэллээ. Jet School of English. Ингээд өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. Англи хэлний авиа зүүн 5 дугаар хичээлдээ байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.